Японы мэрэгжлийн сүмө бүхийн 5 дугаар сарын тэмцээн энэ өдрүүдэд Япон улсад үргэлжилж байна. Ингээд үзэгч та бүхэндээ өнөөдрийн барилдаанд Монголын бөхчүүд маань ямархуу амжилттай барилдсан талаарх мэдээллийг хүргье. За энэ сард Маги ширгийн зүүн жигүүрийн 4-өөс очруулж байгаа Токотын хөвчдөд өнөөдрийн барилдаанд Маги ширгийн зүүн жигүүрийн 5 дахь хөвгт очио сантаа барилдсан юм а. За тачаа эдэрээс 2 бүх баруун талаараа золгосон. За ингээд Токотын хөвчдбатрын хувьд 2 гар давхар маавшны барьсан төрсөн. За энэ хөвгтөө өмнө дээд цандааны тэмцээн 1 удаа барилдаж Еркер имхээр Токотенко Хүчбаатар давж байсан. За өчтөрийн барилдаанд бол одоо өрсөлдөгчөд давж яваад унсан. За ингээд 1 унатаагаар тэмцээнийг үргэлжлүүлж байсан ба. За өнөөдөр 2 дахь өдрийн барилдаанд л одоо хугацаанд үргэлжилсэн байгаа. За 40 сан өчтөрийн барилдаанд мөн унаад байсан. За ингээд маавшны хангалттай өрсөлдөрсөн Токотенко өрсөлдөгчөө Еркер имхээр давснаар энэ сарын тэмцээний анхны даваагаа авлаа. За маргаашийн барилдаанд Токотенко Хүчбаатар баруун жигүүрийн Скиоки Котошогикудаа барилдах юм байна. Энэ хүүхдээ 13 барилдахдаа 10 дооч 3 удаа унж байсан юм а. Амаа өнөөдрийн барилдаанд Маги ширгийн баруун жигүүрийн 3 дахь Какрүтэй таарч барилдсан. За тачаа эдэрээс Какрүд барьцах боломжийг олгоогүй. За ингээд энэ удаагийн барилдаанд Ошида Шимхээр амаа өрсөлдөгчөд авч энэ сарын тэмцээний 2 дахь даваагаа авлаа. За Какрүанд өнөөдөр унснаар 2 унатаа болж байна. За амаа маргаашийн барилдаанд 9 удаа давж 4 удаа унжсэн Асас Кирүү дашнамтай барилдахаар ноо таарсан бол за Какрүанд маргаашийн барилдаанд амаа бим дөржийн дивжээний бүх амны шигкэдэ барилдахаар тус санаал таарчээ. За Монгол Улсын гавь тамирчин Кётохо цэвгний өнөөдрийн барилдаанд баруун жигүүрийн Озоки Котошогикудаа таарч барилдлаа. Энэ хоёр ихээр 10 дахь удаага дээдсэндээ барилж байгаа юм а. За Кётохо цэвгний өнөөдөр барилдаа эхлээд маавшны барьцанд 100 гар хүрсэн байсан. За ингээд давхар одоо маавшны барьцанд хүрч заавалмаар эндээсээ одоо шахаж гарах одоо зорилготой байсан. За ингээд шахаа явсан. Энэ удаад Котошогик хариу мэх хийж Гуатанагийн мэхээр Кётохо цэвэг нэмийг давж энэ сарын тэмцээний 2 дахь даваагаа авлаа. За Кётохо Маги ширгийн зүүн жигүүрийн 2-оос болж барилдаж одоогийн байдлаар 2 унатаа болоод байна. Маргааш Озоки Котомицукудаа барилдахаар оноолт харжээ. За өнөөдрийн барилдаанд Асас Кирүү дашнам Озоки Каюта таарч барилдсан. За Уатэ Дашинагийн мэхээр Асас Кирүү өнөөдөр өрсөлдөгчөд авч энэ сарын тэмцээний анхны даваагаа авлаа. За Аматай маргаашийн барилдаанд Асас Кирүү дашнам барилдахаар оноолт хараад байгаа. За Дашнамын хувьд энэ сарын тэмцээнд баруун жигүүрээс Комусуби цолтой босч барилдаж байгаа. За Качкоши хийсэн тохиолдолд цаашдаа Сикиока цол эргүүл авах юм боломжтой башаад энэ удаа барилдаж байгаа юм а. За Монгол Улсын гавь тамирчин их арга гашуур давг дөрч өнөөдрийн барилдаанд Баруутадад харж барилдсан. За энэ хоёр ихэд 2 дахь удаага дээдсэн нарийн тэмцээнд барилж байгаа. За аваргын хувьд давхар маавшны барьцанд хүрсэн. За Шитадэ хинэрийн мэхээр өнөөдрийн барилдаанд Якусна шир өрсөлдөгчөд авч энэ сарын тэмцээний анхны даваагаа авч байна. За энэ хүн 1 даваа 1 унатаагаар Якусна тэмцээнийг үргэлжлүүлж байна. За маргаашийн барилдаанд энэ сард Маги ширгийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдаж байгаа Коккайтай барилдахаар оноолт харжээ. За Баруутагийн хувьд энэ сард Маги ширгийн одоо тэргүүн бөхөр барилж байгаа. За гэсэн хэдий 2 өдрийн барилдаанд даваа авч чадсангүй. За Баруута маргаашийн барилдаанд Якусна Хакхота барилдахаар оноолт хараад байгаа юм а. За Якусна Хакхо өнөөдөр одоо маргааш Якусна Асшууртай барилдах Коккайтай таарч барилдсан байгаа. За удахгүй таавхан энэ барилдаанаас нь хулнаа. За өнөөдрийн барилдааны хувьд аврах үнэхээр одоо сайхан мэхэж Шитадэ хинэрийн мэхээр одоо тэр болгон мэрэгчлийн сүмгийн дээдсэн дааны тэмцээнд хэрэглэдэг мэхээр өрсөлдөгчөд авсан байгаа. За ингээд Якусна Хаккогийн барилдаан Коккайтай таарч барилдсан. За тачаа дээрээс шууд одоо хүчтэй дайрч давхар маавшны барьсан дүрсэн. За улмаар Еркер мэхээр өрсөлдөгчөд авч Якусна Хакко энэ сарын тэмцээний 2 дахь даваагаа авлаа. За энэ хүү 2 даваатаагаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. За Коккай өнөөдөр унснаар 2 унатаа болж энэ сарын тэмцээний эхний 2 өдрийн барилдаанд нэг ч даваа авч чадаагүй байна. За Хакко маргаашийн барилдаанд Баруутатай барилдан. За Баруута Хакко нарын хувьд 3 удаа барилдахад 3 уланд нь Якусна Хакко давж байсан юм а.